За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрүүл мэндийн яамны дэргэд хэмжээний мэрэгжлийн яс зүйн хялтын хорооноос цөөрөл байдлаар бэлтгэж байгаа подкастын маань өнөөдрийн зочноор ангаа ухааны доктор профессор Наранчмөр багш маань өргөдөг оролцож байна. Сайн байна уу багш? Сайн байна уу? Та сайхан урьж байна уу? Сайхан. Сашиндээ сайхан шинжтэй багш. Сайхан шинжлээ. За юуны өмнө бид бүдгийн урилгыг хүлээн авч өнөөдрийн зочноор оролцож байгаад багштай маш их баярлалаа. Тэгэхээр бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв маань хүндлэх, хөндлөлгүй ясан хэмээх сэдэв байна. Эхний асуулт маань багшаа хөндлөхгүй ясан гэж. Одоо ямар ойлголт вэ? Энэ талаар та бидэнд зөвхөн баярлалаа. Хүндэтгэлийн тухай ярихынхаа өмнө би бас энэ эрүүл мэндийн салбарын эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа энэ цэвэрлэгчийн бусад салбраас маш их онцлогтой үнц зүйлэр хэд хэдэн тодтголыг хийчмээр байна. За нэгдүгээр бол энэ эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахар ирж байгаа хүмүүс бол ердөө айцтай, сандарсан, завир шаналгаатай, дээрээс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гад ар гэр магадгүй хайртай хүмүүс нь асуудалд орсон хүмүүс ирдэг нэг талаасаа. Нөгөө талаасаа эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээ үзүүлэх гэж энэ сайхан одоо хүн тусалдаг мэрэгжлийг олон жил суралцаж тасралтгүй суралцаар байгаа мэрэгчлэнүүд маань тэр хүнд яаж туслах вэ гэсэн хоёр талын үйл явц явагддаг. Энэ хоёр талын үйл явц бол харилцан бие биендээ хүлээлгэж байгаа итгэлцэл саяны өөрөө чи ярьсан хүндлэл дээр л явагддаг юм байна. Тэгэхээр өвөрмөц онцлог гэдэг нь нэгдүгээр сая хэллээ. Бусад салбараас ялгаатай айцтай, завиртай, шаналгаатай, бач өөрсөн айсан хүмүүс ирдгээрээ маш өвөрмөц. Энэ нь эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдээс одоо хүлээцтэй байх, төвчээртэй байх, хандлага харилцаагаараа маш их мэрэгжих энэ чадрыг шаарддаг. Нөгөө талаасаа энэ бол итгэлцэлээр явагддаг. Тэгээд эдгэрэн илаашиж хүний амнаас авардаг учраас арилжааны хэлбэрээр ойлгож болохгүй. Иргэд магадгүй энэ салбарыг одоо би мөнгөө төлчихсөн, та нар татрын мөнгөөр одоо ингээд цалинжиж байна гэж хандхал юм бол одоо эдгэрэх процесс талаар олно. Нөгөө талаасаа энэ ирж байгаа өвчнүүд чи ямар муухай ааштай бидрийг загнаад байна гэд харин туслах нөгөө төвчээртэй байх тэднийг соён хийгэрүүлэх мэрэгчлүүд маань чадваргүй бол энэ одоо үйл явц талаар өнгөрдөг учраас маш чухал сэдвийн талаар хоёлаа ярилцах гэж байна тийм. Тэгэхээр багшаа хөндлөлгүй ясан гэж. Одоо манай монголчууд бол маш их тий одоо өмнөд өв соёлтой өөх түүхтэй ийм ард түмэн. Тэр үеэсээ л монголчууд маань хөндлөлгүй ясан, хөндлөлгүй ясан гэдэг энэ ёсоо одоо уламжлал болгон өөрсдөө юу гэдэг цай хэрэгжүүлдэг ийм ард түмэн гэсэн. Тэгэхээр эмч эмнэлгийн мэрэгчлэн болон иргэдэд маань та хөндлөлгүй ясан гэдэг талаар одоо мэдээ. За маш чухал. Хөндлөлөх гэхэр хүн болгон яг шууд энийг хэлнэ гэж хэлж чаддаггүй. Энэ бол тухайн хувь хүнд юм уу эмч мэрэгчлэлтэнд өөрийнх нь амьдрал тохиолдсон мэдрэмжээр л ярьдаг. Намайг хүндэтгсэнгүй, намайг гомдоолаа, би гомдож байгааны салбарт гэд яриад байдаг. Тэгэхээр бид бол одоо 2023 онд эрүүл мэндийн яам санаачлан эрүүл мэндийн үйлчилгээнд таах шаардлага МНС 7014/2023 гэдэгтээ энэ үгийг бүр зориуд оруулсан хэмжигдүүлж болохоор тийм би энэ дээр өнөөдөр стандарт аваад ирлээ л те. За энэ стандартын 3/5 хүндэтгэл гэдэг үг байгаа. Тэгэхээр энд бол үйлчилгээ авахар ирсэн хүндэж анхаарал хандуулж ойлголцохын тулд харилцах үйл явц гэж хэлсэн баг. Тэгэхээр энд одоо ингээд хэмжигдэхүүс гэдэг дараагийнх нь үгээр илүү тайлбарлах байх тийм. Хоёрт эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг бас энд хилжээж хүндэтгэл гарч ирэх юм байна. Тэгэхээр энэ стандартынхаа 3/6-ад бас эрүүл мэндийн үйлчилгээ гэж юу вэ гэхээр хүн эмнэлгээр орлоо эхлээд угтах, тэгээд тухайн үйлчлүүлэгчээс лавлан тодруулах, мэдээлэлээр хангах, тэгээд зөвлөх, дэмжих, чиглүүлэх, үдэх гэсэн энэ процессыг эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг. Тэгэхээр яг энэ үг болгонд нь илүү эрүүл мэндийн одоо хүндлийн талаар ярьж байгаа учраас би ердөө яг энэ бэлэн болчихсон тий одоо хэрэгжиж байгаа стандарт дээрээ суурилж хэлмээр байна л да. Тэгэхээр яг энэ үйл явц болгонд бидний ярих гээд байгаа хүндлэл, энэ хөндлөлөх ёсон. Тэгэхээр эргээд хөндлөл гэр хүн хүнээсээ л авдаг шүү дээ тий. Өнөөдөр хичнээн эмнэлгийн байгууллагууд тоног төхөөрөмж сайжирсан, байшин барилгатай, хөрөнгө оруулалт орсон ч гэсэндээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хоорондын бие биеэ хүндэтгдэг, бие хичээдэг. Нөгөө талаасаа эргээд энэ хүн чинь миний амь насыг аврах гэж надад туслах чинь гэдэг энэ ойлголт байхгүйгээр саяны ярьж байгаа тэр уламжилт ёс заншил бүх юм талаар болох юм байна. Тэгэхээр маш чухал сэдв байна тий. Тийм багшаа. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбарт одоо үйлчилгээний стандарт гэдэг энэ стандартыг бий болгож нэвтрүүлсэн нь хамгийн одоо түүхэн онцлог ийм алхам болсон гэж бид хувьдаа хардаг. Үйлчилгээний стандартыг анх 2023 онд одоо ажлын хэсэг байгууллагад боловсруулж эхлэхэд манай салбарын үеийн ахмад багш нар, хүндтэй профессорууд
мэрэгжлийн тухайн мэрэгжлийн одоо салбар зөвлөлийн төлөөллүүд оролцож ингэж ажилласан. За үйлчлэгээний стандартыг өнөөдрийн түвшинд ингээд аваад үзвэл жишээлбэл одоогийн хөндлөлгүй ёсон маань тий хэрхэн яг хэрэгжиж байгаа болоо таны бодлоор? За яг түрүүний хэлсэн стандарт боловсруулна гэдэг бол энэ хэдхэн хүн суудаг ажил биш. Ялангуяа энд алдаж онсон, энэ салбарт ажилласан маш олон жилийн туршлагатай мөн эрүүл мэндийн салбараа мэддэг юм баг бол ажилласан ном. Үнэхээр нөгөө стандартыг хийхэд олон хуудас байх ёсгүйгээд энэ стандарт чи өөртөө 6хан хуудас байгаа. Тэгээ үг болгоны цаана үйлдэл утга гарч ирэх учраас гэдгээр бол бид нар гаргасан. Тэгэхээр энэ одоо үйлчлэгээний стандарт гэдэг бол нэг талаасаа хүндэтгэх гэдэг үгийг зориуд оруулж өгсөн нь эндээс л бид одоо эмнэлгийн мэрэгчлийн ёс зүй, хандлага харилцааны суурин гэж хэлэх гээд байна. Үйлчлэгээ авахар хүн ороод ирэхдээ хамгийн түрүүнд бид оруулсан 3-1-д оруулсан үг нь анхаарал хандуулах. Тэгэхээр хүн хүнээсээ энэ хүн намайг анхаараасаа, энэ намайг одоо хүндлээсээ гэдэг нь ердөө анхаарал хандуулахаас юм байна л да. Тэгэхээр бүх анхаарлаа тэр хүн лүүгээ хараалаад хийж байгаа юмаа орхиод тэгээ дараагийн нэг асуудал танд юугаар туслах вэ гэж төрүүлж асуух хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид бол энэ одоо анхаарал хандуулах, анхааралтай сонсох гэсэн энэ хүндлэлийг илэрхийлж байгаа хэмжигдэхүйн хэмжээсүүдийг бий болгохдоо бас нэг зүгээр ярилцж байгаад хийчихээгүй. Энэ дандаа одоо энэ стандартын 4-8 байгаа хүний хандлага, харилцаа, сэтгэл ханамж, нэг л сэтгэл дундор үлдсэн юмыг үйлээр нь судалдаг талаар дэлхийн одоо боловсрол судлалын үйл ажиллагааг судалсан. Нэг талаасаа дэлхийг судалснаа бас Монголоос судалтал энэ бол монголчуудын судалгаа байсныг ч бас одоо эрдэмтэд бас бидэнд бас дэм болсон л да. Тэгэхээр бид энд ердөө хүний бид хүрэхээс өмнө тэр хүнд анхаарлаа хандуулад анхааралтай сонсоод энэ хүнд ямар тусламж хэрэгцээтэй байна вэ гэдгийг төрүүлж лавлан асууж тодруулахаас л энэ хүндлэлийн эхлэл эхэлдэг юм байна. Тэгэхээр юм үе шаттай бас болох гэдэг. Тийм ээ. Тэгэхээр багшаа манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол их бусад салбараас өргөцөө гэдэг та ярианы ихэнд дурдсан. Үнэхээр өргөцөө өөрөөр хэлбэл эмчилгээний үр дүн гаргахад нэг талаас эмнэлгийн мэргэжилтэн, нөгөө талаасаа иргэдийн хамтын ажиллагаа байдаг. Тийм үүднээсээ одоо манай эрүүл мэндийн салбарын хувьд эрх зүйн орчны хүрээнд эрүүл мэндийн сайдын тушаал, за эрүүл мэндийн тухай хуулиндаа заасан байдаг тийм. Жишээлбэл эрүүл мэндийн сайдын тушаалд эмнэлгийн мэргэжилтэн маань үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэсэн зарчим байдаг. За харин иргэдийн зүгээс аваад үзэх юм бол эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгтээ та эмч эмнэлгийн мэргэжилтэнтэй соёлтой хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж хуулиндаа заасан эрүүл мэндийн сайдын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн 4 хэмээх 406 тодорхойлолттой цогцсон байна. Тэгэхээр би энэ тушаалд юуг дурдах гэдэг нь хэрэг би дүрм журмыг ярина гэхээс илүүтэйгээр энэ нь өөрөө зайлшгүй байх хэрэгтэй хэм хэмжээ юм аа ёс зүйн хувьд. Энэ хэм хэмжээг одоо мөрдөж өдөр тутмын одоо ажил амьдралдаа хэрэгжүүлж явах нь таны ажлын амьдралын амжилтын үндэс юм аа гэж хардаг. Тэгэхээр энэ талаар таны бодлого. Яг тийм шүү. Тийм ч учраас бид одоо бас нэг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн 406 топ нэг шинжилэгдэхэд бас ажлын хэсэгт орохдоо үйлчлүүлэгчийн үүрэг эрх гэдгийг оруулсан. Бид дандаа эрхийг оруулчаад үүргээ мартчихад байдаг бол энд үүргээ оруулсан нь та энэ чимээ тусламж үзүүлж байгаа энэ эрүүл мэндийг чинь хамгаалах, амь насыг аварж байгаа хүндээ хүндэтгэлтэй хандсанаар илэрших процесс нь хурдан явагддаг гэдэг утгын цаана эмч мэргэжилтнүүдтэй хүндэтгэлтэй хандах одоо хамаагүй зураг авахгүй дуу бичлэг хийхгүй гэдэг хүртэл оруулсан. Сая бас энэ үйлчлэгээний стандарт хийхдээ 5 дугаар зүйл нь яг энийг бас оруулсан. Үйлчлүүлэгчийн эрх үүргээр нь. Тэгэхээр нөгөө одоо харин манай жоохон энийг цаас болгочихгүй тулд яг анх удаа ирж байгаа эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүстэй бүр эрүүл мэндийн байгууллагууд нь тусгаалan одоо хүн гаргаж гэдэг юм уу те энэ бүгдээ одоо тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс мэдээлэл хангаагүйгээс энэ хүндэтгэл арилдаг. Одоо би яах юм? Одоо би хаашаа очих юм? Энэ шинжилгээний тайлбар чинь юу юм? Миний дараагийн удаа би тэгээ яах гээд байна гэдг нь нөгөө бид нар тайлбарж өгөөгүйгээс. Тэгэхээр бид энэ үйлчлэгээний стандартаа бүр ингэж оруулж өгсөн бараг 5 зүйлээр би энд бүр дахиад хэлчмээр. Нэгдүгээр анхаарал хандуулах гэдэг нь орж ирж байгаа үйлчлүүлэгч тэрийн өвчтөн ердөө тусламж гуйх гад одоо миний би яаж байгаалаа гэж хүрээд ирэхэд нь бүх анхаарлаа хандуул суух нь манай хүндэтгэлийн ихний суурь нь болчихж байгаа. Хүн эндээс л хүндэтгэлийг хүлээж авдаг юм байна. Гэтэл бид нар чинь заримдаа ярьдаг чи юу вэ бид нар цаг байхгүй завгүй юм чиндээ яаж гэхэд энэ сайн талаар 30 секунд. Ердөө яриа одоо тэр хүндийг ороод ирэхэд нь л харж байгаа нь энэ намайг өвчин гэж хараагүй хүн гэж бүхэлд нь харсан юм байна гэж цаанаа хүндэтгэлийг хүлээж авдаг юм байна. Дараагийн нэг зарчим бол ердөө анхааралтай сонсох.
Энэ бол ердөө анхааралтай сонсноо гэдэг бол тухайн хүн намайг бол дээд зэрэгээр хүнддэг чинь гэж ойлгодог. Тэгээд бүр гадаадын нэг судалгаа хийдэг байхгүй. Хэрвээ энэ чимлэгийн мэрэгчлэнүүд тэр хүнийхээ эхний ярианд 60 секунд уг таслахгүй сонсчихвол бол тэр хүний чинь айдас, тэр үл хүндэтгэл, харилцаа хандлага 50% буурна шүү гэдэг нь нэг бодлоо айгүй өчөх юм байгаа. За энэ бол ердөө анхааралтай сонсох. Дараагийн нэг чухал 3 дахь юм бол асуулт тодруулан чиглүүлэх. Тэгэхээр бол бид нар одоо бас үйлчлэгээний маш гоё соёлтой байгууллагуудыг харж ш ороод ирэнгүүт та юу хөдөлтөж авах чинь танд юугаар туслах вэ гэдэг. Тэгвэл эрүүл мэндийн байгууллага нь яг энэ үйлдэлийг төрүүлж хийх ёстой юм байна. Нөгөө өвчтөн илүү асуухаас өмнө те та яасан бэ? Гэр орон чинь ямар байна? Одоо бол юу өвдөж гэж асуухаас илүү энэ хүн яагаад өвдөжвөө? Энэ гэр орон нь ямар юм? Эмээ ууж чадчихээн үү? Асаргаа сэлга, гэр орны стресс гэд маш олон юмыг төрүүлж асууснараа тэр үйлчлүүлж байгаа өвчтөн энэ хүн надад туслах гэж хичээж намайг хүнддэг чинь гэдээ ойлгочдөг юм байна. Дараагийн нэг чухал зүйл бол нөгөө саяны хийсэн асуулт тодруулаад чиглүүлэх. За магадгүй одоо туршлага багтаа ч юм уу эсвэл хүн болгон төгс мэдэхгүй учраас мэдэж чадахгүй юм гарвал чиглүүлж өгөх ёстой. Тэрнээс мэдэмхэрч болохгүй. За одоо манай эмнэлэг ингэдэг тэгдэг хийхгүй ердөө асуугаа тодруулаад би танд туслаад би энэ байгууллагатай холбоод өгөөдгий та надад уцаа үлдээнүү гэдэг бол тэр хүн гарахтаа хичнээн он шин зөв тавих юм дээр чадаагүй ч гэсэнтэй туслах хэрэгэлцэлтэнд баярлдаг. Тэгэхээр түрүүнд хийсэн салбар айгүй өрмөц салбар байгаа. Хүн хоорондын харилцаа номер 1 бие биендээ итгэсэн итгэлцэл, хоёрт нь туслах гэсэн чин сэтгэл дээр л тогтдог. Ердөө л тийм. Тэр энийг заах хэрэгтэй болж чинь, судлах хэрэгтэй болж чинь, дээрээс нь өвчтөнд хүртэл ойлгуулах ёстой байх нь. Тэгэхээр гэхдээ энд бол бид бас сүүлийн үед жоох эргэнлүүгээ хандаад байгаа л да. Эргэж сүүлийн үед мэдлэггүй юм гээд. Яг үнэн хэрэгтэй эрүүл мэндийн салбар бол эхлээд өөрсдөө өөрчлөлтийг эхэлж тэр хүнийг соён гэгэрүүлж гарах хэрэгтэй. Хүн айхаараа онш сонсохороо эсвэл хайртай хүнээ алдан гэж бодохоор тэр ухамсар сэтгэл бол маш бачирс юу ч хүлээж авч чадахгүй. Энийг хамгийн өөртөө туслах гэсэн эмч сэвлэгч рүү гал дайрдаг байх нь л дээ. Энэ бол бүр дэлхийн олон улс орнд яригдсан, яригдаад засж байгаа сэдв. Тэгэхээр бол бид бол ердөө цагаан халаад өмсөж ингээд хүн туслах гэсэн энэ мэрэгчлэнүүд маань төрүүлж яах нь соён гэгэрүүлэх ажлыг л түрүүний өөрийн чинь хэлдэг. Энэ ажлыг л хийхэд болно доо. За баярлалаа агшаа. Үнэхээр тийм. Бид эхлээд үйлчлүүлэгч орж ирднээс анхаарал хандуулна. Анхаарал хандуулахдаа 60 секунд байх. Тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нь тий одоо 40-50% тий одоо нэмэгдэх боломжтой байна. Тэгэхээр би бас боддөг юм аашаа. Хүн хүнийг хүндэлжээж хүнд хүнлээддэг. Манай эрүүл мэндийн салбарын эмнэлгийн ажилтан, албан хаагч, мэрэгчлэнүүд маань эхлээд иргэдээ хүндлэе. Тэгээд өөрсдөө хүндлүүлээ гэдэг ийм зарчмыг сүүл ирж байгаа. Тэгэхээр хүндэлж байж хүндлүүлнэ гэдэг маань өнөөдөр зөвхөн өнөөдөр ярьсан асуудал биш тий. Өмнө бас хэрэгжижсэн байх. Би оюутан байхдаа таны яг тэр нөө ярьжсэн лекцийг тод сандъя. Эхлээд хүүхдүүд минь та нар хүнийг хүндлээ. Хаалгаар орчиж байгаа одоо тэр хинч байсан тий. Хүүхдч байсан, өндөр настанч байсан. Хинч байсан эхлээд та тэр хүнийг хүндэл. Дараа нь тэр хүндлэл танд ирнэ гэж та бидэнд одоо заадаг байсан. Тэгэхээр багш хүндэлжээж хүнлүүлнэ гэдгийг та дахин одоо бидэнд тийм. За сая бол хоёлаа нөгөө эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд иргэдтэй гэдгийг олон сайхан одоо залуу дунд ахмад одоо ард иргэдийн сэтгэлийг татаж бүр тэрэндээ амьд имплацибо тий бүр сэтгэл ханамжтай үлдээдэг олон хүмүүс байгаа л да. Тэгэхээр би энэ дээр харин эмч эмчийн хооронд, эмч цэвэрлэгчийн хооронд манай салбарын мэрэгчлэнүүдийн хоорондын хүндэтгэлийг нь бас илүү хэлчмээр санагдлаа. Яагаад гэвэл нөгөө дүнгийн сургууль төгсөөд ирэхэд юм уу сайн туршлагатай болохын тулд бидний өмнө арай төрүүлж алхсан тэр чадварлаг эмч нар, эмнэлгийн мэрэгчин туршлагатай хүмүүс биднэрт үлгэр дуурайлаад болдог. Тэгэхээр хүндлэл гэхээр одоо би цолох хэрэгмтэй, би гавьяа шагналтай чи намайг хүнддэг гэдэг ойлголт ч өнөөдөр дарга гэдэг юм уу тий дарга би дарга гэх биш. Бүр дарга нар бол бүр дунд нь орж иж ажиллахыг бол бид нар одоо мэдрээд байна шүү дээ тий. Тийм учраас бол бид юутай энэ хүндэтгэл гэдгийг бол өөрсдөөсөө эхлэн гэдэг нь салбарын мэрэгчлэн хоорондоос эхлэх хэрэгтэй. Эмчин сэвлэгчээ хүнддэгдэг, сэвлэгчин эмчээ хүнддэгдэг. Тэрнээс чиний мэрэгжил эмч, миний мэрэгжил сэвлэгч гэх биш. Дээрээс нь залуу дунд ахмад үе. Одоо ахмад бас нэг том өөрчлөлт Монголд ороод ирсэн нь бид хүүхдүүдээсээ сураад эхэлчихлээ шүү дээ. Өнөөдөр дижитал руу шилжсэн байна. Өнөөдөр энэ тоног төхөөрөмж энэ эмийг хүүхдүүдээсээ сурахгүй л өөр хинээс сурах юм. Тэгвэл одоо арай төрүүлж алхсан туршлагацсан хүмүүст чинь олон хүний амь насыг аварсан туршлага харамгүй одоо номон дээр энэ туршлага чинь бичигддэггүй шүү дээ тий. Энэ юм тариаг энийг хий биш. Тэр хүн чинь олон хүнийг нойргүй эмчилсэн. Тэр мэдрэмжил тэр туршлагатай үйл байдаг учраас харилцан бие биенээ ойлгож анхааран сонсох
гэдэг ойлголт бол энд бий болчих юм бол аяндаа тэр одоо чинь залуу эмч яна би энийг оншилж чадахгүй нэ гэд арай төрүүлж алгасан эмчтэй арай өмнө нь ажилд орсон хүнтэй хэлэнгүүт нөгөөх нь хүндэтгэлтэй хүлээж аваа яг би өөр шиг чинь байсан. Алийг би туслаадахыг гэхээс нөгөө хүндэтгэлч айгүй үр дүнтэй болчихж байгаа зү чадахгүй оншоо хүртэл тавилчихж байгаа байхгүй юу? Энэ л энэ да. Тэгэхээр багшаа манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нотлохын зөрсөн мэдээ мэдээлэл дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бид хийж иж нотлохоогоо бүтүүлж альва одоо дүрм журмыг боловсруулах, альва одоо эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлж идэг шинэ одоо эмчилгээний тактикуудыг нэвтрүүлж идэг. Тэр та түрүүн хэллээ. Үйлчилгээний стандартыг боловсруулахад бид одоо судалгаан дээр суурилж ирсэн гэдэг хэлээр тодорхойлбол. За яг энэнийг саяны ярьсан хүндэтгэлтэй холбоотой үгэн дээр илүү яриад явчих. Тэгээд бид одоо ингээд сэтгэл ханамжгүй үйлчилгээ авчлаа, энэ хоол амтгүй болчлаа, энэ эмч нэг л биш миш гэдэг. Гэтэл энийг тоогоор хэмжих боломжгүй. Ийм учраас дэлхийн улс орнд төдийгүй манай Монголын одоо боловсролын салбарт action research буюу үеийн судалгаа гэдэг бол нэвтрээд 20 жилийн нүрийг үзэж байгаа. Энийг харин бид нар эрүүл мэндийн салбарт оруулж өгөөд тэгээд одоо саяны энэ үйлчилгээний стандарт тэр хүндэтгэлийн тухай анхаарал хандуулах гэж юу вэ гэсэн судалгаа хийсэн байна. Ингээд яг энэ судалгаанд оролцсон багууд одоо тэр үзлэг хийж байгаа эмчид мэддэхгүйгээр хөндлөнгөөс ажиглалтын хуудасаар судалсан чинь эмч маань 10 минут үзлэг хийхдээ бараг хараагүй. Үйлчлүүлэгч рүүгээ компьютер дээрээ юмаа бичээд л тэгэл цаасан дээр ингээл бичээл ингээл яасан гинэ гэл ингээл яриад байдаг. Ингэсний дараа бид нар үзүүлсэн тэр өвчтөн буюу үйлчлүүлэгчээс гараад таны сэтгэгдэл ямар байна гэж асуухад мэдхгүй надаа юу ч тайлбарлаа гэж яриаггүй тэр компьютер руу гараад нэг юм бичээд байсан гэдэг. Эргээд эмчтэйгээ уулзахад 10 минутанд багтааж юмаа бичихгүй бол эн чинь нөгөө гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ мэдээг оруулахгүй дараагийн өвчтөн ингэдэг гэхээр энэ хоёр талын дахин судлах асуудал болчихж байгаа. Тэгээд бид анхаарал хандуулах нь хүндэтгэлээс эхэлнэ гэдэг одоо үеийн судалгаа хийж чадсан байгаа. Тэгээд энэ үйлчилгээний стандартын 4-8-даа ердөө тухайн үйлчлүүлэгчид тулгарч буй бэрхшээл асуудал бүрийн шалтгааныг илрүүлж тодорхойлохын тулд үеийн судалгаанд суйрлан сэтгэл гарган үйлчилнэ гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр ялангуяа байгууллагуудын ёс зүйн хороо одоо үйлчлүүлэгчийг дэмжих алба, чанарын алба бол үйлчлүүлэгчээс өвчтнөөс арга гэрээс ирж байгаа гомдол олгоны нэг үг үеийн цаана судалгаа хийх ёстой гэдэг л эндээс харагдаж байна да. Баярлалаа агшаа. Тэгэхээр өнөөдрийн бидний одоо подкастын урилгыг хүлээн авч эрүүл мэндийн салбарын эмчилгээний мэргэжилтэн ажилтан албан хаагч төдийгүй иргэдэд маань хөндлөлтгүй яс хэмээх одоо энэ чухал ёс зүйн хэм хэмжээ маань практик дээр хэрхэн яаж нэвтрэх боломжтой юм бэ? Үүнийг бид нэр одоо судалгаа шинжилгээнийхээ үндсэн дээр үйлчилгээний стандартад тий одоо тусгаж өгсөн юм а гэдэг их үнцэнтэй мэдээллийг хүргэсэн багштай их баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн энэхүү подкастын маань одоо хамгийн чухал мэдээлэл бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмчилгээний мэргэжилтэн ажилтан албан хаагч бид иргэдтэй хүргэхдээ юун түрүүнд үйлчлүүлэгчдээ анхаарлаа хандуулах нь таны хүндэтгэлийн хамгийн эхний одоо үйлдэл юм а. Анхаарлыг хандуулна гэдэг нь ерөөсө 60 секунд байхад л хангалттай байдаг. Үүнээс үйлчлүүлэгч маань сэтгэл ханамжийг 50% тий одоо хамгийн ихэнд авдаг гэдэг энэ мэдээллийг авлаа. Нөгөө талаасаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ бид бүхэн ёс зүйн хэм хэмжээгээ баримтлан үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй хандж байна уу үгүй юу гэдгийг нотлохоон зөрсөн мэдээллийг бүрдүүлэхүүднээс эрдэм шинжилгээ судалгааны ажлыг ялангуяа үеийн судалгаа хийх нь энэ нь өнөөдөр бид үйлчлүүлэгчийг хэрхэн яаж хөндлөж байна. Өнөөдрийн тэр хөндлөл маань маргааш практик дээр хэрхэн сайжирч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж ямар байна гэдгээр тодорхойлогдох ёстой байдığım байна. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бүгдээрээ тэгш хүртээмжтэй чанартай хүргэхийн тулд үеийн судалгаа хийж за иргэд болон одоо эмнэлгийн мэргэжилтэн буюу өөрөөр хэлбэл эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй тэр дундаа эмнэлгийн мэргэжилтэн өөр хоорондоо одоо хүндэтгэлтэй хандах нь илүү үр дүнтэй байдığım байна гэдэг энэ ойлголтод хүрлээ. Тэгэхээр бид бүгдийн урилгыг хүлээн авсан эрхэм багштай маш их баярлалаа. Танд эрүүл энх аз жаргал урт удаан настай хүсье. Баярлалаа.